Интермед эмнэлэг томоогийн зонхлон тохиолдох хувилбараас сэргийлэх 4 цент вакцинд 6 сараас дээш насныхныг хамруулж эхэллээ. 4 цент вакцинд хамрагдсанаар томоогийн анх хүрээний H1N1, H3N2, B хүрээний 2 төрлийн халдвараас сэргийлэх боломжтой болох юм а. Вакцин хийлгэхээр эрэхтэн сүүлийн 1 сар өөр төрлийн вакцинд хамрагдаагүй байхаас гадна ханиа томоогийн шинж тэмдэггүй байх шаардлагатайг эмч санууллаа. 6 сараас дээш бүх насны хүн бол хийлгэх боломжтой. 1 тун хийлгэн. За 9 наснаас доош насны хүүхэд 6 сараас 9 нас хүртэлх хүүхдэд өмнө нь огт томоогийн вакцины хийлгэж байгаагүй. Дээрээс нь томоогоор огт өвдөж байгаагүй бол 28 хоногийн хугацаатай 2 дахь тун хийлгэж байгаа. За вакцинд эрэхтэй бол ирж байгаа хүүхэд болгоноос асуумж зөвлөм авч байгаа. За тэр хуудасаа бөглөөд эмчийн үзлэгт орж байгаа ялангуяа бага насны хүүхдүүд бол эмчийн үзлэгээр ороод тэгээд одоо эсрэг заалт байхгүй бол вакцинд хамрагдаад явж байгаа манай хүүхдүүд. За вакцин хийсний дараах зөвлөмжийг бол гарт өгж байгаа мөн холбогдох утасны дугаараар манайх руу эргэж холбогдоод зөвлөгөөгөө авж байгаа. Ялангуяа бусад вакцинтай л ер нь адилхан тарилах вакцин учраас эхний 2-3 хоногтой баг зэрэг нөгөө хөнгөн урвалууд илэрч болно, хэсэг газрын урвал илэрч болно. За энэ дүрмээр юугаараа л явж байна гэсэн үг. Интермед төв болон салбар эмнэлэгтээ энэ сарын 20-оос эхлэн томоогийн 4 цент вакциныг хийж эхлээд байна. Иргэд амралтын өдөр харгалзахгүй томоогийн вакцинд хамрагдах боломжтой.